За асай ареба эсвэл асай нара гэдэг ийм дүрм байгаа. Ару нара гэдэг ийм дүрм байгаа. За энэ яадаг вэ гэвэл даки ареба бига дикиро. Аанд байх юм бол би нь болно. Би нь боломжтой болно. Аал гэдэг ганцхан нөхцөл хангагдвал Б гэсэн боломжтой болно. Б гэсэн тохиолдол болно. Аага одоороо окей гэдэг дүрм баг. За тэгвэл хэдүүлээ шууд сэцүү цогцолоо нарыг. Катажи буюу сэцүү цогцолоо нарыг тий. За энэ дээр болохоор Мэши хамгийн түрүүнд гарч ийн. Мэши буюу нэр үгээр нэмэх нь сай тий. Тэгээ чинь аната сай ирэба гэхээр чил байвал гэсэн утгаар. Чил байвал амьдрал сайхан болох гэдэг. Эсвэл одоо өөр мэши юу байдгийг мизу сай ареба буюу усал байвал одоо амьдарч чадна гэдэг. Тэгэхээр энэ чинь мэши ороод тэгээ ардаас нь болохоор үйл үгийн ба хэлбэр кэрэба ба хэлбэр ах. За и кёши даттараа яд вүлээ и кёши чинь баалуу хуурахаараа кэрэ болно тий. Кэрэба. Саму кэрэба. Ясу кэрэба. Ясу ин кэ болоод рэба болно гэсэн. За ингээд бас нэг жишээ хэлэх юм бол номеба. Ареба гэх. Нөө аругийн чинь ару гэдэг үйл үгийн нэгдүгээр гүрэл үгүй шүү дээ. Ару гэдгийн рүүн рэлүү хувираад тэгэд ба зална гэсэн үг. Ареба. Боломжтой тий. За на кёшитэй болов мэши аль нэг нь тий. Хоёулаа артлаас нь нар авахд бол. За скуал доошигийн мас хэлбэр. Үйл үгийн мас хэлбэр сай сүрэба. Үйл үгийн одоо шин номимас сай сүрэба. Тэ ингэж орж ирнэ гэсэн. Энэ нь тэ номимас энэ мас нь байхгүй шүү. Номи сай сүрэба. Масын энэ байхгүй. Масыг аваад бичнэ гэсэн. Номи масыг нь авч хаяад сай залгаад номи сай сүрэба. Усал уугуул гэсэн утгаар. За хэдүүлээ рэбүн харъя. Окане сай ареба нани демо декиру буюу окане нэрүг тэ мөнгө сай мөнгөл ареба байвал байх гэсэн үг шүү дээ. Ару гэдэг юм аа. Тэгээ ару чинь ареба болоод мөнгөл байвал нан демо декиру буюу одоо бүхнийг хийж чаднаа гэсэн утгаар орж ирсэн. За аната сай ирэба шиавасе дэсу гэж. Аната гэдэг маань болохоор нэр үгтэй чил ирэба гэхээр ир үг гэдэг маань болохоор байх гэсэн үг. Гэхдээ хүн дээр хэрэглэдэг амьд зүйл дээр хэрэглэдэг ир. Тэр маань рүүн рэло хуваараа ирэба шиавасе дэс буюу чил байхад би ад жаргалтай гэсэн утгатай. За дараагийнх нь болохоор оюу о ире сай сүрэба сүгү табераремас. За энэ нь болохоор юунд хэрэглэдэг гэвэл шууд цаанд орчоо та нарт нүүдэл орж ирж байна тий. Бэлэн гам орж ирж байна. Оюу буюу халуун ус. О ире сай сүрэба хийчих үл. Халуун ус л хийчих үл ерөөсөө хийхэл тэр тий нөхцөл хангагдвал сүгү табераремас буюу сүгү унаа тий. Шууд одоо идэж чаднаа гэсэн. За ирээрүү гэдэг иремасын масыг нь авангуудаа сай залгаад тэгээ ардаас нь нөө сүрэ базал. Энэ сүрэ бол дандаа хамт явна. Үйл үгийн ардаас. За өөр хэдүүлээ харъя. Хокано катачи гэж юм. За жишээ нь эя саэ кирей нара доко демо ii desu. Одоо хия буюу энийг гэрч гэж хэлж болно, өрөөч гэж хэлж болно, байшинч гэж ойлгож болно те. Хия саа кирей нара буюу одоо бидний одоо амьдарч байгаа гэр маань сайхан тухтай гоё байвал
Токодемоидес буюу хаан чулуу болно гэсэн утгаар. За тэгвэл энэ дээр яаж хувирсан байна гэвэл Hea가 기레이데 사에 아래바 гэж юм те. Hea가 за өрөө нь 기레이데 기레이데 사에 아래바 도코데모이데스 ингэж хувиргаж бичиж болох нэ. Тэгэхээр 기레이гийн адаас наахгүйгээр дэс залангуудаа 사에 아래바 гэж юм те. Энэ дөрмөн нь болохоор на кэйоши гийн нааг нь авч хаяад дэ залгаад сае ареба ареба залах гэсэн. Ареба залах гэсэн. На кэйоши буюу дандаа тэмдэг нэрүүд дээр тий ареба. За жишээ нь энэ дээр харъя. Энэ болохоор икэйоши дээр бичсэн байна. Икэйоши дээр болохоор кусай ареба. За хэдүүлээ юуг нь харъя. Жишээ нь харъя. Ячин сая ясукераба докодемоидис буюу ячин гэдэг чинь байрны төлбөр түрээсийн төлбөр сая ясукераба буюу түрээсийн төлбөр л одоо тий хямдхан байвал хаамч болно докодемоидис эсвэл ячинга ясуи буюу түрээслэх дүн нь ясуи буюу ясу ийн ку болоод тэгээд саега залгаад ясуку саe тэгээд авдаас нь шууд аарэ байна. Автоматар орж байгаа шүү дээ. Автоматар орж байгаа манайхан сайн хараад аваарай. Ареба докодемоидис буюу одоо түрээсийн төлбөр нь хямдхан байвал хаанч болно гэж бичсэн байна. Тэгэхээр энэчнээс хэдүүлээ харах юм бол юу харж болох вэ гэвэл Үүлийн эзнээ хамгийн уртаа гаргаж ирэнгүүтээ ардаас нь Кэйоши буюу тэмдэг нэр оруулж ирээд тэмдэг нэр нь На Кэйоши юм уу И Кэйошигоос хамаарат На Кэйоши байх юм бол Д аваад И Кэйоши байх юм бол Хүү Игийн оронд хүү болгож хувиргаад тэгээ саен бол адилхан Аребанд бас адилхан бүгдээр автоматар ингэж орж ирнэ гэсэн үг.